сонсогч та бүхэндээ өрөөмжийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-гийн давгаас баасан гарагийн 20 цаг 10 минутаас явуулж байгаа хоолболтол хов зогоо оройтой шошоо нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 13-ны пүрэв гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханзаа Ами, найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн Бүрд Джеймсон брэнд мөн хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь учир тагнсын биологийн нухаш хамтран ажиллаж байна. Бэлцоохонод төвчмөнд хүргэе. Бүгдэнд нь учимэнд хүргэе. За өнөөдөр танилцуулах алдартай нэвтрүүлгийн тавчхан дүрдээ за амиг чамар алдартны тухай ярих вэ? За би өнөөдөр одоо хамгийн сайн мэддэг кино нь юу юм бэ гэдсэн чинь Big Mama's House гэдэг мэддэг шүү дээ. Big Mama гэдэг кино байдаг шүү дээ. Тийм шүү дээ, хувирчдаг. Яг үнэ. Тэрний 1-2 дугаар сургалтанд тогссон Нялон гэдэг бүсгүйг танилцуулахаар бэлдсэн. Бүсгүйг нь танилцуулах юм. Бүсгүйг. Тийм ээ. Мэд жүжигчин мэднэ. Тань гэж. Нэлээд олон уран бүтээл тоглож байсан санагдаж байна. Юу тийм инээдмийн төрлийн бүтээл тоглож байгаа. Тэ төлхөөд санагдаж байна. За тэгвэл өнөөдөр юу ярих гэж танилцуулах алдартай орцгоё. За өнөөдөр солонгосын жүжигчин драмын улаан гэт киноны продюсер Ким Хивон жүжигчний тухай танилцуулахаар бэлдсэн байна. За тэрээр сөрөг дүрийг маш чадварлаг бүтээгдэхүүнээ тун алдартай юм жүжигчин. За түүний алдартай бүтээлүүдээс дурдах юм бол The Man from Nowhere Татжа гэдэг кино шүү дээ. Хүдэр тоглох тийм. За тэр кинонд бас тоглосон My Way гэх мэтчлэн кино уран бүтээл талдаа ер нь бол урлагт нэлээд олон жил зүтгэж байгаа учраас уран бүтээлийн ол зумг бол ихтэй хүн юм билээ. Тэгэхээр тэр болгоныг нь дөрөвдөл нэвтрүүлэх маань өөрөө баг дуусчих واخ. Кино ирсэн дуусчих. Энэ кинонд тэдэн он тоглоал гэл тийм. За энэ жүжигчин маань 1971 оны 1 сард төрсэн 54 настай метр 80 см өндөр 80 кг хэмжээтэй юм байна. За ижил нэртэй алдартай байдаг гэсэн гинэ өөртөө нэжлэх юм. Жүжигчнэрээ ажилласан туршлага ихтэй ч гэсэндээ өөрөөс нь илүү нэг хошин шогийн жүжигчин буюу Ким Хивон гэдэг нэртэй хошин шогийн жүжигчин юм ихтэй илүү алдартай байсан. Тэгэхээр өөрийг нь интернетээс хайгаад бол баг тэр үедээ гарч ирдгүүл байсан юм шиг байна. Тэгээ одоо бол алдартай болцсон учраас түлхүү Ким Хивон жүжигчний нэр бол ингэж гарч ирдэг болсон байлээ. Тэгэхээр хүмүүс бол тэр хэмжээгээр танигдчих чадсан байна. За ингээд эхний баримт нь санамсаргүй байдлаар жүжигчин болсон түүхээс нь хуваалцъя. За 10 жилдээ эслийн ерхий шалгалт өгсөн юм байна. Тэгээ шалгалт өгөхгүй ороод ирсэн чинь одоо цаг болоод хаалга маалганд барьсан юм шиг байна л да. Тэгс нэг охин хоторцсон харагдсан гинэ оруулж хааштай гэл гуугаал зогсож харагдсан. Тэгээд тэр үе жүжигчин залуу маань шууд босон гутаа би угаасаа их сурвалд ингээд дэвч суралцаж бодохгүй наад охины суулгач би оронд нь гараа авчигээд ингээд шалгалтын тагнаас гарч өвж суудатай байна. Амьдрал нь шийдэгдэж яхад уу? Тийм шүү дээ. Их сурвалж авахгүй юу гэхэл яши оноо моноо ч жоохон шүү дээ. Хамгийн чухал юм шүү. Тэнгүүд нэг охиныг оруулаг. Би тэг бодсон энэ охиныга крашсан юм яасаа хөөх охин байсан гэсэн тиймэрхүү байхгүй л зүгээр л болчихсон. Зүгээр л тийм яг их сургуульд орж гэж бодоогүйсэн. Яг нэг шалгалт өгчдөг ч юм билүү гэж бодоод л явжсэн юм шиг байна. За ингээд шалгалт дуусах цаг тааруулаад метронд ер нь цагаа өнгөрөөл нэг хэд нэг эцсийн буудлын хүртэл явна гэдэг шиг явъя даа гэж бодоод суусан. За ингээд метрон дотор сонин уншиж хагаад санамсаргүй байдлаар сонин дээрээс юм зар болж харсан. Тэр нь жүжигийн хамлаг шин жүжигч авнаа гэсэн юм зар байгаа. Тэрнээс үртэй зүйл бодлого хүсэлтэд өгсөн чинь тэнцээд ингээд жүжигчнэр ажиллаж гисэн төгтөө байх нэ. Ямар амар шийдэгдсэн тий. За шалгалт өгөхгүй гарлаа. За ер нь жоохон димит хийнэ даа. Димитийн жүжигчин ч болт юм уу. Тэгээ болсон. Амьдрал нэр сонин тий. Тийм нэрээ. За тэгээд ер нь энд хүсэлтэд өгөхөөс өмнө нэг ч удаа жүжиг үзэж байгаагүй гинэ өөрөө. Одоо хүний хооронд нэг жүжигч юм уу театрт очоод тий жүжигчин гэдэг хүн ч ийм хүн байд юм. Ингээд жүжиглдэг юм аа нэг юм тийм ойлголт байхгүй. Тий. Тэгээд мөн жүжигчнэрээ ажиллаж байхдаа ч гэсэндээ өөр театрын жүжиг үзэж байгаагүй юм байна. Зөв өөрөө л жүжиглээд байдаг те өөр жүжиг мүжиг бол үзэж байгаагүй. Тэгэд нилээ ажилласныхаа жүжигчнэр уран бүтээлүүд өөрөө нилээ ажилласныхаа эцэст өөрийнхөө театрын жүжиг үзэгнэ. Тэгсэн ч бас таалагдаагүй ч энэ. Энэ янз ш. Тэгээд мэдгүй юм угаасаа тиймэрхүү зантай юм болоо нэг юм жоохон хинэггүй ч гэдэг юм те. Тийм л юм байна. За мөнгөгөөсөө болж уйлж исэн удаа те. За тэгээд жүжигчнэрээ нэлээд олон жил ажилласан. За тэгээд 2000 оны дундаас сүүл хүртэл ер нь бол ингээд хинээж мэдхгүй юм ядуул жүжигчнэр ажилласан юм билэ. За ингээд 36 настай байх үед нь өөрөөс нь дүүж үжигчээд хилжилтээ нөө солонгос ч гэдэг юм аа. Одоо жишээл дээд курсын ах их жоох юм бол доод курсынхэнтэй хоолнд авч өгдөг ч гэдэг юм. Тэгээд нөө сомбэ та нэг хоол аваад өгч хэлээ. Яг нөө дүүж үжигчт нь л бас асууж л дахиатаа ингээд бид хоёрыг хоолоор тайлж штэ гэдэг. Манай мөнгөгүй байхгүй. Яана. Тэг ингээ мөнгөгүй хэлж чадахгүй 30 гарцсан хүн шүү дээ. Яаж мөнгөгүй гэж хэлгээдэг гэж бодоод. Тэгээ ингээ хэлж чадахгүйсээр байгаа гурал хамт гарч гадагшаа гарсан юм байна. Цаавсаа гарсан. Уурсан гарыг гэдэг. Тэг чи нөгөө баахан хоол ундууд ингээл саний газартай гудамжаар ингээл яваад өөр юм билгүй нулимс тэлэгнүүд мөнгөгүй болсон нэг ямар хэцүү юм бэ. Тэгээ уйлсан чи нөгөө дагаж ирсэн хоёр дүүн гайхтай байгаас хаа яав гэхээр ингээ уйлсан дээр хэлж байгаа байхгүй.
би мөнгөгүй гэдэг. Авч өгмөр л наач мөнгө Ахын тийм мөнгөгүй гэдэг. Баах уйлаад. Тэгээ нөгөө хоёр дүү яахав те хүн мөнгөгүй гэж яхад чинь те уурлаад жуултай биш. Тэгээд уйлаад харна гахаад тэгвэл тэгээд гурлаа харъя та гэдэг. Буцаа гэрлүүг харсан байдаг юм түүхтэй байна. Сэтгэлээс уйлаад тагтана. Мэг. Мөнгө нууц Байгаш танд яагаад их чиг уйлаад ахтан та мөнгөтэй шүү дээ гэдэг. Бараг уцаасан юм. Энийг ламбард нийт тавьчихлаа гэж. Чи бол тэгээд их танд л юу байгаа. Яаж ч байгаа л мөнгө бол гэж. Их чи хэдэ эм зүйлтэй бүгдээ. Тий яаж байгаа айгу барьцсан тий. Хоолонд олдон миний их чи. Тий яаж байгаа л идэн чи юу бол хоол идэх гэсэн бол идэн. За дараа чи танаа тэгтээ уусаа хоолондтой байд юм дөө. Идэх чи нэг тийм нэхэд агшаа. Нэг уйлаад тагшаа. Тэр та хэдэд хэлжсэн шүү дээ. Амын их чи нүрэ бодуулах гойцсон чи. Зүгээр тоглоом болоо л хэлгүй. Эдгээр одоо шинэ жил тэмдэглэх юм чи наана ганц пи байгаа. Тэгтээ дүү нэг ийм пи уус тэр байгаа. Зүгээр дэлгэр Наа чи хэд байгаа тэрийг уух гэсэн чи тэр дүү чи бас мах чань хоол хийж өснө үү яасан. Тэгэд би яалаа нэг юм шүл мөлтэй ойр нэр шүлтөө бол хийсэн юм шүү гэсэн. Хийсэн баа. Би бүр итэвчүүд ямар бэлэн айл. Тэг байхгүй бол охиныгоо гүйлгээл зөө ихч бүр аим байхгүй бол номоо гүйлгээл тувт номоо дэлгүүр уустай. тэр хаад гэх. Бүх юм бэлэн байдаг. Вэ гоё штэ тэр чи. За одоо аамигаас буцаад хим хивон жүжигчин лүү орцгоё. За Австрали руу явсан түүхээс нь хуваалцъя. 20 насны сүүлээр ерөөсө бүр ингээл үнэхээр ядуу жүжигчин байсарах ингээд захалгаад хямраад сэтгэлээр унаад гадагшаа гарч амьдрахаар шийдсэн. Цагаачлахаар шийдсэн. За ингээд Австрали руу явжээ. За тэнд очиод 2 жил 6 сар тэндээ амьдэрсэн. Тэгээ өөрөөх нь хэлж байгаагаар би ер нь тийм айхтар хүч тамиртай хүн бол биш ээ. Тэгээд хар ажил хийх гэхээр бүр үнэхээр ядраад хүн тийм ерөөсө дийлэхгүй байсан. За тэгж явж байгаа тийм будагны ажилд гарсан. Дайж хийж болох байсан. Нэг юм буда хан маань бодож байгаа тий. За ингээд дайжгүй амар ажил олчлоо гэдэг. Ингээд будагныхаа ажлаар тухайд ч одоо 2000 оны олимп байсан баха. Сидней олимп байсан санагдаад байгаа. За тэр олимп дээр одоо цэнгэлдэг хүрээлэнгийн шалыг будах ажил хийжсэн. Тэгээ будаа байжсэн чинь нэгэн цагт хамт жүжиглж явсан найзууд нь олимпийн үйл ажиллагаанд оролцох гээд ирсэн байсан. За ингээд онгоцны яг тэ ярьж уулзаал тий онгоцны буудлын дээр дараа нь ингээд очиод ардаас нэрсэн нэг дүүнүүд дүүж өшөөд байгаа юм л та тий. За тэгээд тэднийг ярьж байгааг харсан чинь зайлуул гэж жүжигч чинь мөнгө төгрөг одоо гадагшаа тоглолтоор авсан чинь хэцүү шүү дээ. Тэгээд ачаа барааг нь зөөж өгөх тийм менежер гэдэг хүн ч байхгүй өөрсдөө бүх юм зөөн. Тэгээд тэрийг нь хараагүй одоо энийг ч зөөгд өгөх хүн байхгүй гэж одоо тэг өөрөө ачааг нь зөөж өгсөн гинэ. Яг тэр ачааг нь зөөж явахдаа яг ч маяг гоё мэдрэмж төрсөн. Тэр багийн нэг хэсэг болцсон тэгээд гадаад тоглолтоор явж байгаа юм шиг гэх юм гоё мэдрэмж төрөөд за ингээд удалгүй нөгөө хамт уран бүтээл хийжсэн найзууд нь 3 хоног тоглолт хийгээд ингээ буцаа явцсан. За тэгээ жүжигчин маань нөгөө ханан дээр юм будаал үлдчихэж байгаа байхгүй. Тэгэл орж ирж штэ тэр нөгөө шагдар шиг толон дараалагддаг шиг те. Юу хийж вэ? Тэгээ би юу яагаад энд яг ийм ажил хийгээ те. Юу хийгээд би яг ямар зорилготой ингээ байгаа юм бэ гэд. Тэгээд за юу л миний амьдрал бол жүжигчин болох юм байна гэд. Ингээд эргэлт буцалтгүйгээр буцаа солонгос руу явахар шийдсэн. Тэгээд гадагшаа яваад ганц сурсан зүйл нь хэр боргийн дүрслэг урлагийн одоо нөө хүмүүсээс те илүү бодож чаддаг болсон тухайгаа бас дурсан байлээ. Ажил хийснийх те. Ажил хийснийх бас нэг юм сураад л буцсан юм байл. Юу хөөрхөн тийм цайлхан сайхан сэтгэлтэй хүн юм шиг байна да. За хамтраач танилцуулъя. Гэр бүлийн гишүүн бүрт Джеймсон брэндийг. Тэгэхээр Монгол MMK-с концерн 1922 онд болохоор Канада улсад үүсэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Джеймсон компани 34 төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос эхлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа. За тэр өндөр түнтэй омега 3, олон төрлийн витамин, пробиотик, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, үе мөчний глюкозамин, мелатонин, за дархлаа дэмжих болон гоо сайхны буюу үс, арьс, хумсны витамин зэрэг олон төрлийн одоо нэр төрлөөр нь хэрэглэгчдэд сонголтыг санал болгож байгаа юм билээ. За тэгээ Джеймсон бүх бүтээгдэхүүнээ зах зээл дээр хамгийн аюулгүй, цэвэр үр дүнтэй байлгахын тулд Канадынхаа стандартыг давж илүү шилдэгт хүрэх гэж энэ 360 Pure гэдэг ингээд чанарын амлалт өгд юм байна л да. За тэгэд ингэснээр үндсэн түүхийн эдээс эхлээд эмийн сангийн 50 хүртэлх бүтээгдэхүүний чанарыг бүх өнцөг буюу 360 хэмээс харж одоо чаддаг. Ханаас бол ханаас нарч ханаш тий. Тэгэхээр маш одоо чанартай бүтээгдэхүүн гэсэн үг. За тэгээ эн чин одоо өндөр түнтэй омега 3 эрэгтэй эмэгтэй хүмүүс тусдан зориулсан витамин байдаг. Авж ууж лээсэн. Магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, үе мөчний глюкозамин, 4 төрлийн пробиотик, 2 төрлийн мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхан тэгэл үс арьс хумс гэл бүхэл юмдаа витамин өдрөө болчлоо штэ. Гэр бүлийн хүн бүрт гишүүн бүрт хэрэгтэй витаминууд байдаг. Бид хэд ч одоо омегаг нь авч тавьчаад хувааж угаад байгаа штэ.
гэж бас айгүй аминдаа хайртай нэг хайрцаг омега дундаа сууж уугаад байгаа. За тэгээд эднийх чинь ер нь бол маш олон төрлийн бүтээгдэхүүн байд юм лээ. Тэгээд хэдүүлээ ер нь бол эрдэсийн шинжилгээнийг үзээд те юу дутагдчих байгаа юм мэдээд авчмаар юм лээ. Мэдээд авмаар юм. Сүүлд үзсэн чинь баг дэ маань байхгүй болсон байна шүү. Ер нь дэ гэж юу вэ гэдэг. Омега бас уугсан. Тэгээд юу ч ууглаа. Нилээ ол юм уух. Тэгээд дээрээс нь тэрэ чи эрдэсийн шинжилгээ өгчөд хэдэн грамаар яаж уух вэ гэдгийг сайн мэддэг хэвээр юм байна лээ. Тэгэхээр бид нар нөгөө урьдчилан сэргийлэх зорилгоор би сая эмнэлэгт хөвцөн шүү дээ. Тэрийг сайн мэдэж авсан. Дэ уугаад исэн чинь би хүүхдийн тунгаар уугаад исэн юм бэлээ. Надад нөлөөлөхгүй гэсэн үг байхгүй юу та. Тийм шүү дээ. Том хүний тун хүүхдийн тун. Харин хүүхдийн тун тундаа хүүхдийн зүгээр урьдчилан сэргийлэх тунгийн ууцсан. Баг уусан хэрэггүй дээ. Тэгээд чинь юм чинь уусан тэгж уусан чамд ямар ч хэрэггүй шүү дээ гэдэгжсэн. Тэгэхээр асууж ямар юм. Тийм ээ. Том хүний тун гээд арай бас илүү юу наа. Би одоо тэр чинь нөхөж авах гэдэг шүү дээ. Нэг бол урьдчилан сэргийлэх гэдэг юм уу. Тэрийг хэлж хагаад яг нь өөрт хэрэгтэй витамин нөхөд авал зүгээр юм байлээ. За тэгээд эн чинь нөгөө нэг юм тэмдэглээнүүд нь тустай ингэ байдаг тийм ээ. Яат ингэр Жемсонийг эрдэмтэд хоолт ижлийн мэрэгчлэлнүүдээс бүрдсэн баг эрүүл мэндийн үндэс суурь гэсэн зөвлөдөг 3 бүтээгдэхүүн дээрээ тийм ногоон тэмдэглээ дардаг юм билээ. Энэ бүр тустай. Энэ омега байгаа, пробиотик байгаа, витамин D3. Хүний эрүүл мэндийн гол 3 нэмэлт бүтээгдэхүүнийг гэдгийг тодорхойлсон буюу удаангийн анзаарч ивэл 3 бүрэн кем тэмдэглээ байгаа ногоон. Энийг заавал ийм газар л дардаг юм байна. Тийм байна. За тэгээ Жемсний пробиотик капсул хэлбэрээр байдаг учраас бүдүүн гидсэнд хамгийн их тоотоор очиж чаддаг гинэ. Тэгээ ашигтай бактери бүдүүн гидсэнд оршдог учраас одоо хэрвээ нунтаг юм уу шахмал хэлбэрээр хэлбэл хотоодны өвчлөлт ихэнх хэсэг нь задраад маш бага хэсэг нь бүдүүн гидсэнд очдог юм билээ. Яа яг гоо. За тэгээ хаанаас авах юм гээр та бүх хэмээ сонгуудаас авах боломжтой зам хүргэл дээр авах юм байна. Хэрвээ хүргэл дээр авах бол CJ Farm гэдэг цэг имэйл ороод хүргүүлээд авчих юм байна. Холбогд хотсны дугаар 1819 23 95 8 19 23 гэсэн дугаар л болдог. Сошиалагийн Jameson Vitamins Mongolia гэдэг хахад гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан гэр бүлийн гишүүн бүрт Jameson барин талаа. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлэн мэдээлэл өргөе. За нэлээд удаа эм орсон гинэ жүжигчин маань бас. За Австралиас эргэж ирсний дараа амьдрал нь адилхан хэцүү хэвээрэлсэн. За сүүлдээ сэтгэл готролд орсон. За учир шалтгаан юу гэхээр удаан завсралга авсан байсан учраас таньж мэдгүй байхгүй. Тэгээ жүжигч одоо нэг нэгээрээ дамжуулан танил таалч гэдэг юм уу тийм ерөөсөө юу ч байхгүй. За тэгээ сэтгэл зүйн асуудал нь хүндээс учраас хүнтэй уулзгаал зайлсхийх болсон. Дуу гучарчаад тэгээ юу ажил төрөл олигтой ч юм байхгүй, цалин бүнлөөж байхгүй гэд уулзлаа гэхэд нэг юм жуул гэх юм уу нэг л доош орсон мэдрэмж авах гэсэн учраас ууланд гарч хэсэг байсан юм байна. За ингээд дахиад ядуу жүжигчнэрээ ажиллах хэцүү санагдаад сүлд ерөн за жүжиглэхээ болио одоо мөрөөдлөө орхи би угаасаа болж утгагүй нөхөр юм байна гэж шийдсэн. Тэгсэн жүжиглэх талаар анх ингээд нэг дүү жүжигч юм байна л да. Хичээлж зааж исэн юм байна. Ингээд жүжиглэх талаар. Тэгсэн тэр дүү нь өөрөг нэлээд дэмжиж энд тийм ингээд шалруулалт олж ирээд хаа энд ч тэнд ч ийм шалруулалт байна, энд ч ийм шалруулалт байна. Хоёулаа хамт орё гэд. Ингээд энэ хоёр маань мюзикл шалруулалт өгөхөр болсон. За тэгээд жүжигчин маань дуулаад энэ дуу нь болохоор гитар тоглоод ингээм хамтаа шалралтанд орсон гинэ. Гэхдээ нэлээд наана нь бол ингээд эсэргүүцэж байхад татгалцсан байх. Би одоо угаасаа ингээд боли гэд. Тэгээ тэгж байгаа. За ганц шалралтанд ороод болсон те ялгаа байхгүй шүү дээ гэж бодоод хамт орохоор болсон. За тэгээ орсон чинь нөгөө дүүн тэнцээд өөрөө унчиж байгаа. Би өндрөл бүр аюу болол гэж бодсон чинь. Өөрөө унтсан. Айгу хатуу хандах юм энэ хүн дээр. За ингээд бүр сэтгэлээр унаа штэ тэгээ. За би өөр нь бол үнэн бүтэхгүй нөхөр юм байна. Тэгээд намайг дэмжээд нөгөө хүн маань ороод би унчин гэхээр бүтэхгүй маань гэд. Тэгсэн чинь гэртээ ингээл яагаад унснаа бодоол байжсэн чинь нэг л гинт уур нүрэ тэгсэн. Байс та энэ хүүхчүүд надаас жүжиглэхийг заалгаж исэн хүүхчүүд ингээд тэнцэж энэ мүү тэнцсэн байгаа би яагаар чаддгүй ингээд багшин гэлөө ингээд бос сэгсэн байгаа байхгүй. За тэгэхээр эсвэл шүд 100-аад жүжигчнэрээ үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн. Тэгээ үүний дараа нэг жүжигчин найз нь кинон тоглох уу гэсэн санал тавиад ингээ 2007 онд уран бүтээлд тоглоод ер нь багаар дэлгэсний бүтээлд тоглож өөрийгөө таниулсан юм бэлээ. Гэхдээ энэ ч нэлээд олон жилийн өмнөх ярилцлага байсан шүү. 17 одоо л илүү л дээ. 17 жил жүжигснээс нь 10 жилд нь цалингүй ажилласан бэлээ. Ер нь бэлдээл явцсан юм байна шүү дээ. Тэгээ яаж ажилдаг гэсэн юм гэхээр жүжигчнэрээ ажиллаа цалин авахгүй тэгэл тоглолтоо дуусгангуудаа цагийн ажил хийж амьдардаг. Тэгээ цагийн ажилчин хөлс бага штэ. Гэтэ яагаад цалин өгөхгүй гэж сайн дураар орж байгаа гэсэн юм. Гэхдээ ер нь тийм штэ жүжигчд бол цалин аягүй бага юм байна. Тэгээ алдартай биш бол бүр ч авахгүй. Тэгэл бараг өстө дуртадаа л ажиллана. Тиймэрхүү л үт юм болцсон юм байна. Тэгээ энэ одоо бол өөрчлөгдсөн л ахал та. Дээр үед бол арай өөр юм шиг үлээ. За дараагийн баримт нь найруулагчгүйгээр өөрөө бие даагаал жүжиглээ явцдаг гэж байна. Найруулагч одоо чи ингэтэй хувир тийшээ хар тэнд камер байна гэдэг нэг ингэж бас нэг зааж зөвлөх юм байдаг шүү дээ. За 2010 онд хийт бүтээл болох The Man from Nowhere гэдэг алдартай бүтээл жүжигчин маань дүр бүтээжсэн удаатай. За тэгээд тухайн кинонд гольфийн талбай дээр хэсэг байдаг гинэ.
гол дүрийн одоо нэг солонгос хамгийн царайлаг залуу гэдэг Вомби байгаа шүү дээ. Вомби тэнд зодолтоо шуугалдаал. Манай хүн болохоор наан холоос харсан бороонд ингээ шүхэр мөхөр ирсэн. Ингээл хараалын үг хэлж байгаа хэсэг байдаг гинэ. За тэгээ энэ хэсгийн зураг авалт болоод ингээл нилээн завгүйсэн чинь гольфийн талбайг яг ингээд чөлөөлж өгөх нэгэн л өдөр үлдсэн. Тэгэхээр тэр зураг авалтыг маш шахуу хийхүүлсэн гинэ. Тэгсэн найруулагч нь дуудсан юм байна. За чи хүрээ дээрээ гэдэг. Тэгээ хоцсон яасан гэсэн чинь чинь камерлаараа ингээд жүжиглэхтэй гэсэн чинь найруулагч нь хэлж яхад чинь тий ингээд чадлаараа жүжиглээд үзүүлсэн. Тэгсэн чинь нөгөө найруулагч нь за чи юу яах вэ? Би тэр цаана Вомбинтай энэ зургийг авалтгаа завгүй чи энэ камер руу харж байгаа өөрөө жүжиглэж чирээ. Ингээ хаяа авчиж байгаа байхгүй. Чи өөрөө очрол чараад өгдөө. Яг бол чи саяны шиг ингээ жүжиглэжтэй тэр нэг найруулагч бас чи ингээд хит хит удаа ингээ нэг авч мод тийм байхгүй. Чи шаараа өөрөө жүжиглэж тэгсэн чи ганцаар хаягцсан онцгой мэдрэмж шүү дээ. Тэгээ сэтгэлээ тайлбарлуулаа. За наад их л итгэдэг хүн байна. Би мангар чадвартай юм байна. Чадвартай. Тэгээд намайг харах шаардлага байхгүй байгаа ч тийм. Тэгээд манай хүн цаана дээр нэг солонгос аймгийн царайлаг залууг хараал гэдэг найруулагч нь ингээ ганцаараа жаахад бас нэг дүүж үжигчтэй үлдсэн. Тэгсэн нөгөө дүүж үжигчл чинь байсыг л үгүй найруулагч ирэхгүй минь найруулагч хаажцсан. Сэтгэлийн шарахтай байж хүн ингээ хаяа явцсан байж байсыг л асуувал тэгэхээр нуурлаг гоцч дугуйл зүгээр жүжиглдэг гэсэн. Тэгээс үүлдээ нөгөө хоёр чи ойлоо жүжиглсэн нөгөө камер нуруу руу нарчиж. Нуруунаас нь аваад байдаг гэдэг хоёулаа баг нөгөө дүүн хэлж байгаа. Ойлог нь урдаас ядаж авахгүй маа. Япон царайгаач асгана хараад камер ардаас наваад хэлж байгаа байхгүй. Хөөш хоёулаа камер араасаа тавьж байна юм. Яриа л үү. Тэгээд нэг хоёр яриа эргэж харж байна. Өөр харж орсон даа гэж. Найруулагч аа гэж үгээд. Ондрох хоёулаа тэгээ хайжал дууссан шүү дээ. Өөрөөсөө л очоод тэрийг барайл таны нүүрлэл авчирдаг байна. Ачи балерын болно. За тэгээд тэгээ өөр камерт нь хоёулаа нэг бороонд гизүү зогсож байсан чинь найруулагчийн зайлуул бас нэг харсан юм шиг байгаа. Хараад ингээ гүүж ирээд тэгээд тэр хэсгийн зураг авал амжилттай дууссан. Тэгээд дараа нь хэлсэн гинэ бас нэг сэтгэлийн бодсон юм шиг найруулагч. Та хоёрын хэсэгс хамгийн гоё хэсэг. Хамгийн шилдэг энэ киноноос хамгийн гоё хэсэг юу та хоёрын туссан. Манай хоёр зал нурууныхаа эндээс. Жах ингэсэн камерыг гарч ирсэн шиг ээ. Тэгээд тэрийг бас найруулагч ирж чиглүүлж өгсөн гэж байгаа шүү. Тэгвэл баг нуруунаас нь арсаар дуусгуулсан байж. Тэгээд тэр дгөө нэг өөр бас аха ядаж нүүр авахгүй мө гэдэг. Яаж урдаас авахгүй маха. Нүүд нь ячаад бас ахж үжиж штэ тий. Ямар найруулагч намайг ингээ тоохгүй хаяа гэлтэй өшгөлж чадахгүй тий штэ. Чи дугуйлж үжгэлтэйгээ загнаадсан сүултээ нөгөө нуруу руу гарч гараа арга байхгүй байна штэ тий. За нэг юм болсон юм байна. За дараагийн баримтанд сөрөг дүр бүтээхийн хэцүү талыг бас танилцуулъя. За хэвчлэн сөрөг дүр тоглолцоор байгаад үзэгчид ер нь жоохон юм ширүүн дөрөн зантай хүн юм болоо гэж хүлээгээд авцсан. Гэвч бодит байдал дээр тун дотгошоо юм бишүүрхүү зантай. Тэгээ бодитоор уулзсан болгүй тийм айхтай дүрийг энэ мужид яаж бүтээсэн юм бол тоо гэж хэлэхээр тийм даруу толгой хүн гэнтэй. За тэгээ мисэнгээд драмын сөрөг дүрийн зохиолыг авчаад уншихтаа зохиол одоо өөрөө тоглож байгаа дүрийг зохиол уншаад байгаа гэсэн үг шүү. Ямар муу хүн бэ гэж бодож байсан. Өөрөө тоглож чинь. Би ямар байлаар эн чинь би илүү гэж. Тэр нь би л дээ. Өөрөө уг хүн бол айгүй юм сайхан сэтгэлтэй. Тэгээд сөрөг дүр дээр ингээл байн хутга сэлэн барайл манай хүн ингээл зодтолтол яваад шүү дээ. Үүндээ манай хүн хутгаар юм хийж чаддаг юм байна. Загс макс ч ирч чадахгүй. Тэр хэцүү юм бэ. Яаж нэг өөрийгөө хинчгүй гэж тоглоод идэх юм те. Ийм хүн байх нэ. За дараагийн баримтанд дүү жүжигчтэй нэр холбогдчихсэн. Жүжигчин Пак Буёнтой тун дот ах дүүсийн харилцаатай. Тэгсэн энэ хоёрыг үерхдэг гэсэн цуурхал гарч ирсэн. Энэ хоёр хоорондоо 19 насны зөрүүтэй. Тэгээ энэ үед жүжигчин Пак Буёны хувьд бол үгүй бит хоёр тийм харилцаатай биш. Бит хоёр хамт цайвууж хоол ид байн байн ер нь бол хоолнд ордог цайвууд гүнэ. Тэгтээ тийм байхгүй над шиг л би хам ичтэй байнгоо гэрт нь хоолунд иддэг. Тэгтээ тийм байхгүй гэдэг чинь бол холбоогүй гэж. Тийм тэгэхээр ер нь бол ах дүүсийн харилцаатай өөр юм бол байхгүй гэж тайлбарсан. Гэсэн чинь Пак Буён жүжигчин лөө энэ одоо өнөөдөр танилцуулаад Ким Хёон жүжигчин залгаснаа намайг уучлаарай гэдэг ингээд уучлах байсан юм байна. Тэгээд одоо ийм хөшүүнтэй чамаа ингээд толбочлоо өстө уучлаарай гэж тайлбарсан юм байна л да. Тэгээд нэг жил холбоог алгуулсан. Энэ дүү жүжигчтэй дахиж холбоодог. Энд нь бол Пак Буён жүжигч нийлээ уурсан л да. Тэгэхээр үнэхээр хүндэлж явдаг жүжигч ах нь байсан байхгүй. Тэгээд тийм учраас тэр үедээ нас мас юу гэдэг юм хамаарахгүйгээр эрэгтэй эмэгтэй хүүс хамаарахгүйгээр бас ийм сайхан ах дүүсийн харилцаатай сайн найзууд гэж хэлж болох юм. Нөгөөх нь бүсгүйг бодоод алгуулсан биз дээ. Тийм бас тийм энэ сайхан залуу хүн бодож байгаа. Урд нь ирээдүйн зурааж байгаа бүсгүйн тийм одоо ийм үедээ өөртөө холбогдоод хор санаа зовчлаа. За ганц би 50 гарцсан шүү дээ. 54 дэх лөө.
Тий. Тэгээд ер нь бол хүнтэй суугаагүй. Тий 54-тэй мөн байна. За залуудаа хүнтэй суух бодол байсан гинэ. Тэгээд нас явах тусам хүнтэй суух бодол нь ер нь жоохон замхраад алга болсон. Магадгүй. За уг нь ахлах сургуулаа төгсөөд цэрэгт яваад дараа нь театрт орж 20 хэдтэйдээ их сургуульд орсон. Манай чинь түрүү нөгөө нэг эхлэлд ярьж байгаа гэсэн чинь их сургуульд орохгүй гэж байсан байна. Уг нь их сургуульд орсон гинэ. Тэгээд яагаад их сургуульд орсон бэ гэхээр найз охинтой те суух нь яах гэдэг шүү дээ. Их сургуулаас хүрээллээсэн. Тэнд л олдно. Одоо хоёулаа их сургууль явна. Нэрээ сурдаг юм уу? Сурд юм орой ангиар. Дандаа носон тоглоомод л байгаа байлгүй дээ. Бас гоё хүн байж магадгүй шүү дээ. За тэгээд дөнгөж ахлах сургуулаа төгссөн эртээ одоо хин суугууд ядаж мэрэгжил боловсруулалтаа болё доо гэж удаад ингээд их сургуульд орсон чинь тэгээд амхиндаа л уг нь сохоор болзоонд явъя гэж бодож исэн гинэ. Гэхдээ тэгээд түрүүн хэлсэн ш санхүүгийн байдал нь ер нь хэцүү хөхтэй хэцүү хүн байсан гэд. Тэгсэн ээж нь хэлсэн гинэ гоо айлын ялхонойтой охиныг чи 100-аад явах те миний хүү ганцаараа амт. Шудраг юм биш үү те бараг те. Чи юу гэж үжи ганцаараа амт. Хүнд бас зайлвал тэгээд нэг доктор суурьшилтай байж чадахгүй гэдэг чинь тийм гадагшаа аваад ирээл жүжигсэн нөлтөөж мөнгө олж чадахгүй тэгэл да ийм амьдралаар айлын охины зовоогоод явж юу н ганцаар амьдрах гэхээр за гэл ингээд 54 хүрсэн юм билээ. Гэхгүй. Одоо тэгтээ гайг болсон биз дээ. Одоо тэгээд гайгүй л дээ. Гэтэ хүнтэй суух бодол нь алга болсон юм. Бодол нь ер нь бол багассан юм шиг байна. Тэгээд сайн хүн гарч ирвэл бодвол суугал байл үдэ гэж бодож штэ. 60 хүрэхээс өмнө ч юм уу те. Ер нь дэлхийн өөрөө тийм болцсон юм шүү дээ. Хараад байгаа те хүнтэй суух гэж яарахгүй хүүхдтэй болох гэж нэх яарахаа болцоогоц юм болцсон юм шиг л. Гэхдээ угаасаа хүнтэй суух нас маань өөрөө дэлхийн хэмжээнд угаасаа хойшлоод байгаа. Одоо л дандаа 30 гараад суудаг тал руугаа шилжиж байгаа. Тэгээд дээр үеэс бол арай өөр өссөн шүү дээ. 10 18 хүртэл бараг суучдаг байсан. Одоо болохоор ингээд өөрчлөгдөд байгаа юм л. Юу нөгөө нэг дээрэс нь тэр чинь хүмүүс өндөр насалдаг бас болчиход байгаа таамаатай юм шиг те. Эрүүл мэндэд анхаардаг болсон байна. Сурвал гуруула хамт сурвал шүү хоёроо л гэх хин бэ бас. Тэр баах одоо тэгэл нэг сургууль даяар нэг хөгшин хоёуднуудтай анги гэл тэр нь бид нар бөөд. Магистрт нөгөө сурч ирсэн шүү дээ. Сургаар тэгсэн чинь хин тус тэгсэн шүү дээ. Дандаа ингээд намайг айгу шоконд оруулсан зүйл нь тэр одоо ингээд лекц ярангуут ингээд шууд өөрөө мэдээд бичнэ штэ тий. Уг нь тэгж бичдэг штэ тий. Тэгсэн чинь багш нь за цэг тавь томоор эхлээрэй гэдэг. Би одоо томоор өгүүлбэр хэлж чинь гэж өгч байгаа би багш цэг тавь. Нэг л сонир санагдсан. Тэгээ цэг тавь. Тэр хүүхдүүд ч юм болохоор 10 жил төгсөөд их сургууль руу орсон. Би болохоор бүхэлд нэг сургууль дараа нь магистр дахиад нэг өөр юм ороод ирсэн чинь айгүй сонь санагдсан шүү дээ. Одоо цэг 50. Өгүүлбэрийн донд таслал 50. Тэр хин унтаад байна гэж яг 10 жил рүү очсон юм шиг бас тийм хөвгөлтэй санагдсан. Баяс гэдэг юм одоо нэг сурвал гээд. Би сэтгэл зүйчээр аягүй сурна гэж боддог байсан. Одоо сур. Одоо харин сурах гэсэн чинь юу юм бэ лээ. Шүү дээ. Юу нөрөөд хизээ тэрний үр шимэг үртэн гэ байж байгаа. Үртэн шүү дээ хичээ 70 бал гараад үртэх чинь. Ойлаг ямар ч оюутан болвол би та хоёрыг дандаа хоолн даал гэж. Хин бэ? Энд дугаар цэвэрлэглээд авах. Цэгийн цэвэрлэмээ бичээ хувьчаад. Хоол баг гэсэн чинь сурцсан байгаа би ч өглөө бараг хэд хоёр. Аль сургууль сурахыг битээ шүү дагаал уулчих. Ямар ч байсан. Сонирхохгүйсэн ч уурахаар орж марцсан тий. Нийлж явж байгаа хоолны төлөө тий. Зөө хөөхөн мундаг хүн байна уу? Надад бол үнэхээр сайхан сэтгэлтэй. Санагдлаа. Үний хүн чанартай л хүн юм байна. Яг үргэлжлүүлэн дараагийн хаалтарт нь л орё. За Ня Лонг гэдэг бүсг байгаа. Ня Талита Лонг гэдэг юм лээ. 1970 оны 10 сарын 30-нд төрсөн. Одоо 55 настай Америкийн нийгмийн дүрлэл киноны төрөлд ихэвчлэн тоглодог жүжигчин маа. За кино урлагт оруулсан хувь нэмрээр бол маш алдартай. Boys in the Hood за кинонд Бриндигийн дүрийг бүтээснээр олонний танил анх болж исэн байдаг. За мөн NBC цугийн The Fresh Prince of Bel-Air гэдэг кинонд нийгмийн цувралд болохоор Viola Lisa Wilkes-ийн дүрийг бүтээсэн. Түүний нэр хүндийг өсгсөн тун шалтгаан болсон байдаг. За тэгээд жүжигчний гараагаа болохоор Guiding Light гэдэг кинонд болохоор энэ дүүрл юм бэлээ л дээ одоо нэг олон анги тийм кино лээ. Энэ дээр болохоор Catherine Spinks-ийн дүрээр анх эхлүүлжсэн. За тэгээд араас нь болохоор бидний сайн мэддэг Big Mama House шүү дээ. Тэгээд Big Mama House хоёрт нь хүртэл тоглож ирсэн. Тэгээд Sherry Pierce-ийн дүр тоглосон. Түүний алтартай ер нь бол дөрүүдийнх нэгэ гэж явагддаг юм бүсг байгаа. Гэтэ юу гэдэг юм бэ? Тийм кино урлаг руу орох тийм үе шатн тиймж дардан бас байгаагүй юм билээ. За амьдралаас нь дурдвал Long болохоор Brooklyn багш хэвлэмэл зураач Talita Long болон ахлах сургуулийн багш байсан яруу найрагч Давчи Лонг нарын гэр бүл төрсэн байдаг. За тэгээд бас жүжигчин мэрэгчлээ Сомор гэдэг ихчтэй. За Лонгийн 2 настай байхад нь аав ээж нь бас салаад ингээд тустай болсон. Тэнгүүд нь ээж нь дүрслэх урлагийн сургууль суралцахаар Айва хот руу охиноо дагуулan нүүсэн байна. Ингээд 7 нас хүрэх үед нь ээж нь өөр хүнтэй суухаар шинтэй. Өмнөд Лос Анжелес руу нүүсэн байгаа юм л та. Тэгээд Лос Анжелес руу нүүсэн шалтгаан юу гэсэн ээж нь уул нь өөр хүнтэй суух гээд гэрлэхээр төлөвлөжсэн маа. Бүр хурим нарийн хийхээ үйжсэн гэсэндээ нөгөө сүйт залуу нь онцгой зангаар асан учраас хурмаа цуцлаад
Уулын тийш 20 мянга гэж утсан ч гэсэн те за тэнд үлдэхээрээ шийдсэн байдаг. Ээжтэйгээ хамт тэгээд Лос Анжелеста үлдчихэж байгаа. Харин аав нь болохоор Нью Жерсид хотод амьдардаг байсан. За ингээд 3 дугаар ангиасаа 6 дугаар анги хүртлээ бол одоо өмнөд LA-ийн тийм ээ Playa del Rey гэдэг одоо сургуульд байнгын автобусаар ингээд нэлээд хол зайтай ингэж явдаг гэсэн юм лээ сууж хичээлдээ явдаг байсан. Тэгээ Калифорнигийн Инглвудд Гигэмерийг яг тийм бас суралцсан байт юм лээ. Тэгээ хичээлийнхээ хажуугаар болохоор балетээр хичээлдэг байсан. Тэгээ нэг хөгжмөр хичээлж байгаа. Тэгээд жаз, гимнастик, гитар, тэгээд жүжиглэх чиглэлээр давхар ингэ суралцж ирсэн. Ер нь л их завгүй хөгждөг байсан маа. Ингээ 80 он болохоор Лос Анжелес дахь ахлах сургуулийг төгссөн байдаг. За ингээ карьер нь яаж эхэлсэн бэ гэдгсэн. Лонгийн одоо нөгөө нэг мэрэгжлийн одоо хичээл заасан багшаас өөр нэг юм чиглүүлдэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо жишээ нь тийм туслах багш туслах биш одоо юу гэдэг ажил дээр ингээд зааж чиглүүлдэг юм хүмүүс байдаг шүү дээ. Жүжигчин хүмүүс байдаг. Тэгээд тэр дасгалжуулагч ингэж явж байгаа юм л та. Энэ болохоор киноны од Todd Bridges-ийн ээж гэдгээр илүү алдартай Betty Bridges гэдэг алдартай юм жүжигчин ерөнхийдөө зааж заавал зөвлөгөө өгдөг юм багшны байсан юм билээ. За тэгээд хамгийн анхны дүр нь болохоор Disney телевизийн The Bright Patrol гэдэг кинонд болохоор Sean Astin, Tim Thomerson, Brian Kidd нартай хамт тоглож ирсэн байт юм байна. За тэгээд Boys in the Hood кинонд болохоор Брендигийн дүр тоглоод за харин 1994-өөс 95 онд болохоор Бэл Эрийн шинэ хунтайж кинонд Уилл Смитийн найз охины дүр тоглосон. Сүйд бүсг болох Виола Лизагийн дүр тоглосон байт юм байна. Гэтэ яг энэ кинонд болохоор Уилл Смиттэй хамтран тоглох үед нь Jada Pinkett Smith буюу эхнэр нь тоглохоос сонгогдсон байсан. Эхнэр нөхөр хоёр хамт ингээд тоглох гэсэн л та. Тэгсэн чинь нөгөө дүрдээ нэг тохироогүй гэж үзсэн ч юм уу те. Тэгээд лонг тоглохоор үлдээсэн байт юм билээ. За нэг юу болсон гэдгээс нөгөө кино урлах тийм дардан байгаагүй ярьжсэн шүү дээ. За 2000 онд болохоор нөгөө Чарлигийн сахиусан тэнгэрүүдийг кино мэдэрсэн юм дээ. Энэ кинонд Алекс Мундигийн дүр тоглохоор сонгогдсон байсан. Тэгсэн чинь Другийн хажууд болохоор хитрхи боловсралгүй хөгшин харагдаж гэдэг шалтгаан байсан. Одоо юу гэдгийг нөгөөдөл нь залуу царайг нь харахаар боловсралгүй харагдаад байна. Мэдгүй арай л өөр харагдаад байна. Яг энийгээ зүгээр худлаа ингээд үгэнсэн юм шиг ба. Сүүл өөрөө хэлэхдээ болохоор арьс өнгөний үзэл. Тоглоулмааргүй байсныгаа л тэгж хэлээд байгаа юм шиг тийм. Чи хитрхи хөгшин харагдаад байна хажууд нь гэж ийм шалтгаанаар энэ дүрийг авч чадаагүй буюу энэ дүрээ эцэст нь Люсилүүд алдсан юм байна. Хэрвээ одоо Чарлигийн сахиусан тэнгэрүүд тоглосон бол илүү алдартай болох байсан. За ингээд 2004 онд 3 дахь цаг гэдэг кино тогсон дөрөөрөө драмын цуурлын шилдэг эмэгтэй жүжигчин номинацид шагнал бас хүрдэж чадсан байдаг. За хамтраалагчаа танилцуулаад хувийн амьдрал нь орно. За яг хувийн амьдрал гэдэг хамтран ажиллагч шууд хувийн амьдрал. За та бүхэндээ очир дагнсын биологийн нухшийн хувийн амьдралын тухай танилцуулъя. Яг үнэ. За тэгэхээр биологийн нухшийн хувийн амьдрал нэр штэ юу юм? Дотроо их олон төрөлтэй. Зүгийн балтай байна, цэнгис жимстэй байна, халапино халуун чинжүүтэй байна, энгийн наваа сонгонтой хамтад чинжүүтэй халуунаагаа тогсон 7 төрөл байгаа учраас та бүх супермаркет хүнсний дэлгүүр болоо очир дагнс компани нэрийн барааны дэлгүүрээс нь худалдаа авах боломжтой. За биологийн элэгний нухшийн үндсэн түүхийд болох үхрийн элэг нь өөх тус багтай тижээлэг түргэн шингэдэг. За зэс төмрийн өндөр агууламжтай маш олон уураг амин одоо чухал амин хүчлэг агуулдаг. Тэгээд сахарын хэмжээг докторжуулах, нойр гүдэл, цочрол, сэтгэл гутралын эсрэг үйлчлэгийг үзүүлж мэдрэлийн системд эргээр нөлөөлдөг юм байна. Тэгээд витаминаар маш баялаг дархлаа дэмждэг. Тэгээд хүн болгоны нөгөө амтлага мэдрэх үе арай өөр байгаа шүү дээ. Дуртай зүйл ч гэсэн өөр. Тэгэхээр энийг нөгөө сонголт олонтой учраас жишээлбэл би зүгийн балтай надад аягүй гоё таалдаг. Наа чи хүн сонсох сонирн байгаа. Элэгний нухаш зүгийн балтай гэхээр одоо нэг л сонин зөгтөөд үзэр харин тийм зүгээр идэл үзэр. Яг би бол баг ахын махыг ичж гэрд идчихдэг л хүнэлтээр би. Тийм учраас надад л аягүй. Гэтэ тийм чихэрлэг амт юусоо идэх байдаг шүү. Тийм. Амарч хэлсэн гоё. Тэгээ цангис жимстэй гэж бас байгаа. Тэгээ элэгний нухаш жимстэй гэхээр сонин санагдаж магадгүй. Гэтэл үнэхээр гоё. Ягаад тэгэхээр цангис жимс чинь бүр шээсний самын олон төрлийн халдвараас хамгаалдаг хамгийн сайн байгалийн антибиотик болдго юм байлээ. Надад болохоор халуун ногоотой таалагддаг. Өөрөө би нэг халуун ногоотой юм хийдэг болохоор. Тэгээ халуун чинжүүч бас би хэрэгтэй юм биш үү? Хэтрүүлэхгүй эргэлвэл төмөр наа тэгээ кали, магний, витамин Е, А, Б, Б6, К зэрэг амин багтсан байт юм байна. Тэгэхээр үе мөчний өвчнөөс цэр хавхлах, гар хөлийн мөөгөн зүрөөсгөө сэргийлдэг. Дээрээс нь биеэс хорт бодисыг гадагшлуулаад жим бууруулах гэсэн ашиг тустай хатдаг байна. Гоё юм уу? Бидний хувийн амьдрал том даг байгаас. Идөө гэдэг. Нэр авч идмээр санагдчихлаа. Эдний чинь нөгөө элэгний юм хуурц хамт бол байдгүй гэдэг онцлогтой. Савлгаа намар. Тийм нөгөө элэгний нухч чинь ингээд нэг шахдаг байдаг шүү дээ. Тэгэхээр жоохон хэцүү байх гэдэг. Хажчихдаг шүү дээ. Эдний чинь болохоор яг идэх хэмжээгээр идчихээ тагалцдаг. Буцаагаад ингээд таглаад савтан тавьчихдаг учраас их амар. Тийм. За тэгээд нөгөө гадаад найзуудаа ч гэсэн амсуулаад үзүүлдэг. Яг үнээр саргуу санагдсан шүү. Холбоотой хувьцааны дугаар 76 тэгдэг 75 30 90 30 75 30 гэсэн дугаараа дээ. За хаяг байршил нь Баян зүрх дүүрэг 11 дугаар ороод байрладаг байх нэ. Тэгээд сошиал хаяг нь очир дагнас гэж яхаар мэдээлэл гарч ирнэ. Ер нь бол бүх супермаркетд байгаа дөө. Баярлалаа хамтран ажилласан хайртай хүмүүст хамгийн сайныг нь очир дагнасын биологийн нухшаалаа. Баярлалаа.
За ингээ үргэлжлүүлэн мэдээлэл орё зэ. Хувийн амьдралаас нь. За хувийн амьдралаас нь дурдвал Нялонг өөрийнхөө хувийн амьдралыг ер нь бол нууцлахыг хүсдэг. Гэтэ энэ маш том шалтгаантай байдаг. Олон нийтийн өмнө гарсан зарим нэг мэдээллээс болоод ер нь бол хувийн амьдралаа далд байлгахыг хүсдэг болсон байна. Хоёр хүүтэй одоогийн байдлаар Масай Живего Дорси болохоор 2000 онд төрсөн. За түүний аав нь болохоор жүжигчин Масай Дорси буюу хоёр өөр хүнээс хүүхэд гаргасан гэсэн үг. Энэ хоёр яагаад тэгэхээр нэг хэсэг бол сүү тавиад хурин нарийн хийх тэр тулж исэн. Гэхдээ нэг болоогүй юм шиг байгаа. Харилцаагаа дуусгаад хоёр тишгээ болсон байдаг. Дараагийнх нь хүн болохоор Ки Сандай Удако гэж байгаа. 2011 онд төрсөн. За аав нь болохоор NBA-гийн тоглогч, дасгалжуулагч Ими Удако гэж малдартай тамирчин байна. За энэ хоёрын харилцаа болохоор үерхэл нь 2010 оноос бол хоорондоо үерхэж эхэлсэн. Мөн л адил 2015 онд сүү тавьсан ч гэсэндээ яг албан ёсоор гэрлээгүй. Ягаад тэр гэрлийн өмнө нэг айхтар том асуудал гарсан. Энэ болохоор 2020 онд болохоор Ими Удако буюу одоо Бостон Celtics гэдэг багийн дасгалжуулагч байсан юм байна. Яг тэр үедээ болохоор багийнхаа дотоод журмыг зөрчсөн хэмээн ажлаасаа халагдсан. Энэ нэлээд том асуудал болсон. Энэ асуудал нь Ими хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлөд тэгээд цаашдаа хамт амьдрах боломжгүй болоод ингээд салаад явцсан байдаг. За ер нь бол маш гэр бүлсэг хүн байгаа юм л да. Хүүхдүүд нь миний амьдралын хамгийн чухал зүйлээ. Одоо ер нь бол хоёр үеийн төлөө л амьд явдаг гэж хэлдэг. Тэгээд өнгөт арьстай эмэгтэйчүүд эрхийг хамгаалах, уран зориг өгөх үйл ажиллагаанд байнгын идэвхтэй оролцдог. Ер нь бол тэргийн үгнэнд нь л явж байгаа юм бүсгүй лээ. За тэгээд өөрийн карьертай одоо карьерийн явцад ингээд гэр бүлээл нэгт тавина. Одоо яг зарим хүмүүс карьер илүү үздэг бол энэ бүсгүй хувьд бол гэр бүл хамгийн чухал гэж үздэг юм байлээ. За тэгээ хойлоодын салбарт дүр бүтээж өнгөт арьстай жүжигчтэй төлөөлөл болох нь түүний хувьд бол амьдралынх нь хамгийн бахархалтай зүйлээ гэж үздэг. За одоогоор ганц бие амьдарч байгаа. Тэгээд ихэвчлэн хоёр хүүдээ цагийг зарцуулаад хоёр хүүгээ өсгөхтөөрөл төлөрч байгаа гэсэн. Тэгээд карьер, продюсерийн ажил, телевизэн шоу болон кино тоглох ажлуудаа үргэлжлүүлээд бол явж байгаа. За хувийн амьдралд үргэлж олонний анхаарлын төвд байдаг ч гэсэндээ далд байх нь бол одоо нуух шалтгаан байсан. Тэгэхээр энэ маргаануудыг ярьж үгүй тийм ээ. За нөгөө багийн дасгалжуулагч байсан нөхрөөсөө салчлаа штэ тийм ээ. Баг хүүгийнхээ ааваас салсан. Яагаад салсан бэ гэдгсэн чинь энэ болохоор хуурам ихэлтээс болсон. Түн араар нь тавьсан буюу Нялонгийн хамгийн их шууган дээрсэн асуудлын нэг нь болохоор түүний сүд залуу байсан тухайд энэ ч сүд тавьсан байсан. Ими Одокогийн харилцааны асуудал байсан. Яагаад тэгэхээр 2022 онд болохоор NBA-гийн багийн дасгалжуулагч байсан гэж хэлжсэн тий. Тэгээ тус багийнхаа эмэгтэй ажилтнтай холбоотой хориотой харилцаа тогтоосон байсан. Харилцаа тогтоосон нь илрээд багийн зүгээс нэг жилийн хугацаанд ажлаас нь чөлөөлөлт ингэ хассан маа. Дасгалжуулагч одоо тамирчинтайгаа тийм хувийн харилцаа байх ёсгүй гэсэн юм зөрчсөн юм билээ л дээ. За энэ явдал нь тэгээд тэрүүхэн тэнтэй ч юм уу тэр багийн дотор ингэ шийдэгдчихээг олон нийтийн анхаарлыг маш их татаад Нялонгийн хувьд бол маш том цохол тусна учраас салахаар шийдсэн байдаг. Ингээд харилцаагаа дуусгаад хүүхдээ өсгөхдөө ерөнхийдөө төлөрсөн гэсэн. За тэгээд энэ асуудлынхаа хувь хүмүүсийн асуудал ингээд хоорондоо уулзралаар төгсч байсан шүү дээ. Гэтэл хүмүүс юу яадаг юм байна л да. Харилцаанд нь ороод тэрний ч зөв, энэ ч зөв, энэ буруу тийг одоо салбар ямар балиар муухай гэл ингээд сэвсээрээ багаад бүр сэтгэл зүйд насар том цохолт болж өгсөн. Тэгээд нийгмийн сүлжээнд оруулж ирэл энэ хоёрын шүүж хийсэн л дээ. Тал талаас нь мэдээж хэрэг тий. Тэгээд Нялонгийг маш ихээр өрөвдөж сүүлдээ бүр дэмжих хөдөлгөөн өрнөж гисэн. Одоо юу гэдэг нь энэ балиар араар тавигчийг одоо бараг цаазлах гэх нь холгүй юм болж исэн юм байлээ. За дараагийнх нь болохоор Холливуд дахь арьс өнгөний ялхуурлах үзэл одоо ч гэсэн байдаг аа. Энэ одоо арилаагүй л яваад байгаа юм байлээ. Олон жилийн туршид одоо жүжигчний карьераа өсгөхөд Холливуд дахь арьс өнгөний ялхуурлах үзэл маш олон удаа саад болж исэн гэдгийг өөрөө ярьдаг юм байлээ. Хэд хэдэн удаа гол дүрийн сонгон шалгаруулалтанд тэнцээд болно. Одоо юу гэдэг нь те гол дүр сонгогдсон байсан боловч кинонд тоглож чадаагүй шалтгаан нь болохоор Холливудад өнгөт арьстай жүжигчдийн гол дүр тэр бүр сонгодоггүй юм байна. Ер нь л хэцүү гинэ. Тэрнтэй холбоотой. За яг энэ тэгээд ахаад хүүсийн ялгуурлангаа тургуулд ороод ирдэг. Ирчүүдийн хувьд бол арай илүү боломж өндөр байдаг гинэ. Өнгөт арьстай ч гэсэндээ гол дүр тоглоод ч юм уу явахд боломжтой байдаг бол за эмэгтэй хүний хувьд тийм ээ. Ялангуяа өнгөт арьстай эмэгтэй хүний хувьд мянгалаг байгаад гол дүр тоглоно гэдэг чинь хэцүү болчдөг. Ер нь ингээд аваад ямар нэгэн шалтгаан хэлээд аваа ячдаг юм байна л да. Тэгээд нөө Чарлигийн сахиусны нэгрүүдийг би хэлчихсэн тийм. Энд болохоор өмнө нэг тийм гачин шалтгаан хэлээл те чи хүүх шарагч маргаж ингэж хэлээд хассан боловч яс юман дээр арьс өнгөний улмаас энэ дүүрийг бол лүсэлгээд өгсөн гэдэг яриа бол гарсан явж идэл юм байна л да. За тэгээд өөрөө нэг ярилцлаганд болохоор ялангуяа өнгөт арьстай эмэгтэй жүжигчдээ тэгш боломж олгох нь маш хэцүү. Энэ дээр цалин дээр ч гэсэн яригддаг юм бэл. Цалин мөнгө одоо юу гэдэг аяг адилхан гол дүр тогсон ч гэсэндээ эмэгтэйд нь баг цалин өгдөг. Ер нь гэхдээ одоо ч гэсэн байдаг шүү дээ. Монгол ч гэсэн байгаа шүү дээ. Одоо ч байгаа. Хэрэгтэй эмэгтэйнүүд цалин өгөрдөг. Хүүсээр ялгуурлангаад орох гэдэг ч юм уу тийм. Яг л ижилхэн төвшөнд ажиллаад байгаа нь энэ болдгоо юм байна л да. Гэтэ энэ дээр нэмээд арьс өнгөрөөд ирэх бүр хэцүү болчих тийм байна. За шагналын системтэй холбоотой гомдлоос гарч ирсэн. Юу юм гэхээр Нялонг өөрийнхөө карьерийн туршид маш олон алдартай дүрүүдийг бүтээсэн ч гэсэндээ Оскар зэрэг томоохон шагнал нэгийг ч удаа аваагүй.
Ингээ явж байгаа. Тэгээ 2023 онд гэсэн нэг ярилцлагандаа болохоор Холливуд дахь шагналын систем үнэхээр шудраг биш ээ. Зарим жүжигчдийг ер нь бол тийм зориудаар үл тоомсорлоод ялхуурлан гадуурхдаг тийм систем тийм явагдаж идэг гинэ. Тэр одоо найруулагчид продюсер те жүжигчдийн дотор нэг тийм бас явдаг юм байна л да. Байгаад байдаг лаг хүн гэдгийг мэдээд байдаг. Тэгтэл нэг тийм үл тоомсорлдог юм яваад байдаг гэнэ. Тэгээ олон шүтэн бичрэгчд нь бол түүнийг бол энэ одоо шагналд хүртэх болсон, цаг нь болсон. Тийм мундаг жүжигчин ч тэгж хүлэн зөвшөөрдөг ч гэсэн өгөөгүй л ингээд явж байгаа гэсэн. За энэ одоо нөгөө хоёр дахь нөхрийг нь араар нь тавилтын асуудлаас болоод нийгмийн сүлжээнд одоо улс орон даяар хилэлцснээс болж хувийн амьдралаа маш их нуудаг болсон. Гэтэ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болохоор түүний гэр бүл хүүхдүүдийн талаар хитрхи их мэдээлэл цацдгаа гэж ер нь бол өөрөө шүүмжилдэг юм билээ. Өөрөө хүсээг багт нь хувийн нууцд нь халддаг ч юм уу тий хүүхдүүдийн гэр бүлийнхэн талаар мэдээлэл хитрхи их цацаад байт юм билээ. За ялангуяа нөгөөний тэр нөхрийн асуудлыг бол хэвлэл мэдээлэл үнэхээр тайван байлгаагүй. Тэгээ дээрээс нь байнгын дарамтлжсэн нөгөө өдөршөнгө өглөө өргөө залхаад ингээд цаадаа та хоёрыг юу болж яаж нийт ингээд хийдэг гэсэн юм билээ. Тэгээ нөө хаа явж байгаа газар нь дагаад хүн сэтгэл санаагаар унаад уйлж унжмаар явж таа. Тэгээ нэг жоохон гундуугаа явж хахад дагаж яваад зург хүргэн аваад одоо салаад нараар тавилтаас болоод готорцсон явж байна гэдэг ч юм уу. Ингэж хийсээр хахад одоо бол хувийн амьдрал ил гарах үнэхээр нь дургу юм бүсг юм билээ. Одоо хоёр үгээ өсгөөд нам жимхэн л амьдарч байна да. Том хүн нэлээд том болсон шүү дээ. 2000 оны хүү штэ. Оо за. Тийм тэгэхээр ч одоо ч нуг болсон байгаа штэ. Баг нь 2011 оны. Үгүй байхгүй. Энэ хоёр 11 насны зүрхтэй. Тийм ээ. Хүүхдтэй юм байлээ. Тэний хоёр залуутаас суух гэсэн болж өгсөнгүү те. Гэтэ Холливуд тийм хэрэг л одоо тийм л хата тэн дотор олон юм байдаг гэд жүжигчд үе үеийн жүжигчд одоо тэгэл доторх муухай юмруудын дэлгээл явж байгаа дөө. Урлагийн салбарч бас юу бас юм байна. Нээ юм байна. За баярлалаа энд хүргээд нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн Буржимсэн брэнд мөн хайртай хүмүүстийн хамгийн сайныг нь очир дангисын био олигны нухшаалаа. Өргөжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авсан сонсорой. Түр баяртай. Баярлалаа.